Хайртай хүнтэхүнтэйгээ хоолунд, тог, түрээс энэ төр гэж санаа зовох шаардлагагүйгээр өөр ямар ч айл байхгүй хязгааргүй үргэлжлэх хов хоосон хороололд хоёулахна амьдрах боломж олдвол та ингэж амьдрах байсан уу? Найруулагч Лоркен Фенигний 2019 онд нээлттэй хийсэн Vivarium хэмээх нэртэй энэ хүү кинон яг л тийм ерөнхий концепттэй. Хэдий яг иймэрхүү баг зардлаар цөөхөн жүжигчдтэйгээр хийх боломжтой ерөнхий санаан дээрээ суурилсан кинонууд зөндөө олон байдаг ч гэсэн энэхүү кинон миний л хувьд тэднээс онцгойрох онцлог айгүй олонтой. Ер нь л бүр нэлээд сонирхолтой, янз бүрийн өөр өнцгөөс харж ойлгох боломжтой, нэлээд арт хаус талтай кино байхгүй юу? Тэгэхээр хэдүүлээ ерөөсөө нөх олон толгой юм ярилгүйгээр өнөөдрийн бичлэгтээ маань хамтран ажиллаж байгаа Mountain Dew данасаа сайхан те нэгийг авч сайхан балгаад тэгээд киноныхоо үйл явдал руу орцгоё. Пүү энэ шар гэрлэн дээр тэгтээ амар гоё харагдаж байна. God damn. Зүгэрш байлаа энэ зүуд байтэн бэчний тэр дуу булам төрх харцсан чинь мас орн галзуурхад ганц гурав номер чинь нуурч чинь нуруу чинь төгс эй бад бич зурч чинь төгс чамд хэл хүүхс мөр шүлэг. Тэр кино маань ямар нэгэн үйлдвэрийн ямар нэгэн шоу өөрийнхөө зулцгыг үүрнээсээ түлхэж унгаах замаар өөр шууны үүрэнд одоо хайж байгаа гэх юм уу да нэг тийм зурагдлаар эхэлж байгаа. Дараа нь хэдүүлээ Эмоген Пүдсийн тоглосон Гема хэмээх цэцэрлэгийн багш болон Джесс Айсенбергийн тоглосон Том хэмээх үерхэд хөөхөн удсан ч гэсэн гэрэлж амжаагүй байгаа киноныхоо гол дүрийн асуудалтай танилцдаг. Эмоген Пүдс болон Джесс Айсенберг хоёрын хослолыг бол өмнө нь хэдүүлээ миний бичлэг хийжсэн The Art of Self-Defense киноноос харж ирсэн. Тэгээд угаасаа л маш чадварлаг, маш гоё хоёр жүжигчин болохоор энэ кинон дээр ч гэсэн яалтчгүй маш гоё байж shine хийж одоо киногоо нуруунд дээрээ үүрч чадсан гэж бол би хэлнэ. За тэгээ ямар ч тач манай хоёр Гемагийн ажлыг тарсны дараа харих гэж явж байгаа нэг юм замд таарсан байр худалдаа гэх юм уу да нэг тийм газар руугаа явж ороод нэлээд гаж гэд хэлчихэж болохоор Мартин гэж тентхийн ажилтнтай танилцдаг. Уг нь бол манай хоёр яг үнэндээ байр сонирхоогүй байхгүй юм. Зүгээр л явж ороод таарсан. Тэгсэн ч гэсэн тэр Мартин гэж залуу нь манай хорол эндээс нэг холгүй байдаг болохоор та хоёр хамтдаа яваад үзчих юм уу гэд дагуулаа явчихдгийг. Хорол нь Йондер гэдэг нэртэй үнэхээр л яг харагдах талаасаа бол маш гоо үзэмж сайтай нэг тийм бодит хороолол гэж хэлэхээргүй зүүдэнд харагдаж байгаа мөрөөдлийн зураглал юм шиг их л гоё завс дээрээс нь асар улан байшинтай асар том хороол байдаг. Мартны зүгээс тэр хоёр сонирхуулж байгаа хавс нь болохоор 9 тоодын хавс юм бэлээ. Доторхон ч гэсэндээ яг л гаднах шиг маш цэвэрхэн, маш гоо зүв сайтай. Үнэхээр л би үл хөвдөө шууд л унж тусгаар айгүй гоё хавс байдгийн. Тэгснээ бас яг яагаад ч юм хүүхэдтэй айл орох үгүй тодорхойгүй баригдсан хэрнээ хүүхдийн ор мор гэд хүүхдэд зориулагдсан бүхэл юмыг бэлдээд өгсөн хүүхдийн тусдаа өрөө мөрөөдөө за. Тэгээ манай хоёр ингэж үзэж байгаа дараагийн талбай зогсож исэн чинь Мартин гэнэт л машина унаад ор сурггүй алга болсон байдаг. Сонин санагдчихсэн ч гэсэндээ за сайн л үзгээд бушуухан шиг л эндээс явхаар шийдээд машина унан замдаа гарлаа. Данч мэдээж төөрөөд зөндөө удаан явсан ирнэ яг нөгөө 9 тоодын хаусынхаа урд буцаад ирдсэн байдаг. Сүүлдээ за Гема жолоо барихаа болоод Том өөрөө жолоо бариад явсан ч гэсэн ямар ч ялгаа байхгүй яг л тэр 9 тоодын хаусаа тойроо л эргэлдээд байгаа. Яаж идэл бүр хоёулангийнх нь удсанд нь сүлжээ байхгүй. Өдөржин жолоодож харанхуй уулж эхлэхдээ зэрэгцээд угаасаа машиныханд бензин дуусаад зогсоодголгүй яах вэ? Зогсохдоо яг л нөгөө 9 тоодынхоо урд зогсож байгаа. Ямар тааж байшинд орж хоноод өглөө ямар нэгэн арга хаяа гэж шийдэнгүүтээ маргааш өглөө Том байшингийнхаа дээвэр рүү гарч байгаа. Хамгийн аимшигтай нь үнэхээр л хязгаар нь үл харагдах асар олон яг адилхан байшингуудаас бүрдэх хорооллоос нь одоо өөр юу ч одоо Том харагдахааргүй тийм л амар хязгааргүй том хороолол байдий. Ямар ч байсан машин зам нь яг тийм чигээрээ биш ямар нэгэн аргаар тойруулаад байдаг зам байж магадгүй гэдэг дүгнэлтэнд түрээд яг нэг чигээ дагаад хашаад авах замаар дахиад л бүр харанхуй болтол эцэж цуцалгүйгээр хашаад аваад яваад л байлаа. Эцэст нь арай гэж нэг юм гэрэлтэй байшаа болоод бөөн л баяр болж орсон чинь тэр нь мэдээж өнөөх манай хоёрын аялалаа эхлүүлсэн 9 тоодын л байшин байгаа юм л та. Гэтэ нэг өөр юм гэвэл яг байшингийнх нь урд дотроо хоол хүнс, чихний хөвөн энтергээд амьдрал хэрэгцээтэй бүх ил зүйлсийг өөртөө агуулсан хайрцаг байж байдаг. Том гинэт л огцом шийдээд шатж байгаа байшингийн утааг хэн нэгэн анзаараад нааша зөвлөх байлгүй дээ хэмээн байшингаа шатаачж байгаа. Улмаар манай хоёр шатж байгаа байшингийнхаа урд унтаад маргааш өглөө сэрэхэд дахиад нэг шинэ хайрцаг үрээд ирсэн байхаас гадна энэ удаад хоол хүнс биш дээрээ
Энэ хүүхдийг өсгөөд эндээс суллагд гэсэн бичгтээ нялх хүүхдийг дотроо агуулсан хайрцаг байдаг. За бас дээрэс нь шатаасан байшин нь ямар ч шатсан шинжгүй зүв зүгээр ээж байдгийг. За тэгээ манай хоёр яг ийм байдлаараа тэндээ 98 хоногийг өнгөрөөхөд нөгөө нэг нялх хүүхд нь баг амтэн шиг хурдан өсөд байгаа юм уу яагаад амар том болцсон заяа. Угаасаа л манай хоёр тэр хүүхдийг өөрсдөө хүүхэд шиг хайрлахгүй шүү дээ. Угаасаа бас тэр хүүхэд нь амар лайтай заяа. Зүг зүгээр байж байгаа л гинэт амар чанга орилж морилоод байдаг нэг тийм зүгээр л амар сэжгийн хүмүүжлгүй бацаан. За. Тэгээ ямар тааж манай хоёр эндээс сухтна гэдэгтээ бол бууж өгөөгүй байгаа юм байлээ. Хогоо хайрцагт хийж гаргаж тавихтаа дандаа л ирж авдаг хүнийг нь барьчих гээд нүд салгахгүй ширтээд суудаг. Гэхдээ одоо хүртэл амжилт олоогүй нь тодорхой. Нэг өдөр суужгаад тоом татсан тамхиа хүүхэд рүү шидээд тэгээд тэр тамхин зүлгэн дээр унахтаа нэг юм тойрог үүсгчдэг байхгүй юу? Үүссэн тойргийнхын шороог ухаад үтсэн чинь шороо гэж хэлэхэд хэцүү нэг тийм баримлын шаварч юм шиг ухахад арай жоохон гайгүй амархан байх магадлалтай тийм материал байдаг. Үнэн дээр тэгээ доошоо нүх ухлаа гэж тэндээс сухтаах ямар ч гаргалгаа гарч ирэхгүй ч гэсэндээ бусдаар байж болох бүхэл зүйлсийг туршиж үзээд амжилтанд хүрээгүй болохоор за бас дээрээс нь тэгээд чаавас те өөр хийх юмгүй уйдчил байгаа л гэдэг гэж нас те том ингээд те үргэлжлүүлээд тэр нүхээ ухахаар бүрэн шийдчихэж байгаа. Улмаар Томыг шөнө нь усанд орж байшиндаа хоноод өдөржингөөл тэр нүхээ ухах үеэр нь Гема гэртээ тэр хүүхдийг хараад нилээн л олон хоног яг ийм байдлаараа үргэлжилдэг. Нэг шин тэр хоёр машинд орж суухдаа эндхийн төгс хиймэл үнэр биш бодит ертөнцийн бодит машины бодит үнэр ямар гоё юм бэ гэж хэсэгэнч гисэн тайвширч одоо гэрээ дурсан суухт нь ашгүй машин нь ядчил гэрэл болон радио асаах бензинтэй байж тараад манай хоёр машиныхаа урд хуучны сайхан цагаа дурсаад бүжгэлж байгаа юм. Даанч хүүхэд гарч иж тэр вайбыг хөвдөд уурандаа Том хүүхдийг газар руу аваас авчдаг. Хэдий Гема тэр хүүхдэд дургууч гэсэндээ бас чааваас цэцэрлэгийн багш юм болохоро жоохон ч гэсэн сайхан сэтгэл нь чангаагаад ангийнхаа хүүхдүүдтэй харьцаж байгаа юм шиг хайр халамж өгөх гээд хичээж байгаа. Даанч нөгөөх нь тэгэл угаасаа жоохон байж байгаа л орилж чарлаад амар лайтай. Та нар зүгээр яг тэр орилж байгааг нь сонсоог болохоор үнэхээр ойлгохгүй юм заяа. Би та нарт сонсгоё. You shut the fuck up. I hope you die in a fire. Том бүр үнэхээр төвчээрийн хязгаарт үрээд тэр хүүхдээс амар залхаж байгаа байхгүй юу? Чирч гаргаад машинд оруулангуудаа төгжээдгдэг. Сүүлдээ за бүр Гематай ам ураагаад энэ зүйл чиний хүүхэд биш. Яагаад хүүхэдтэйгээ харьцаж байгаа юм шиг хайрлж хамгаалаад байгаа ингээд. За тэгээд тэгсэн ч гэсэндээ Гема гарч очиод хүүхдийг машинаас гаргаад авчдгийг. Гема гайгүй харьцаад эхэлсэн болоод ч тэр юм уу хүүхэд юусоо тэгэж орилж морилхооч болоод хамтдаа тэрвэрлдэж унтаж мунтаад өдөр нь хамтдаа тэнгэр ширтэж хэвтэж мэвтээд ер нь л одоо тэр хүүхэд жоохон хүмүүжиж эхлээд байдаг гэх юм уу. Том бол эсрэгээрээ сүлдээ за бараг байшиндаа хонхоо болоод нүхэндээ унтаал сэрж нүхээ ухаал өдөр хоногийг өнгөрөөдөг болчдгийг. Нэг л өдөр нөгөө хүүхэд чинь хаашаа ч юм алга болоод ирэхдээ яг юуны тухай ном юм гэдгийг мэддэхгүй ингээд тайлж уншихч бараг боломжгүй харийн хэл дээр бичигдсэн ном бариад түрээд ирсэн байдаг. Чи яг хаашаа яваад ирсэн бэ гэд асуусан чинь нууц тайлж исэн юм аа гэснээ. Том бид хоёроос өөр хүнтэй уулзсан уу гэд асуусан чинь уулзсан гэж хэлдэг ч гэсэн хинтээ уулзнаа хэлж болохгүй гэдээдгийн. За тэгээ Гема хинтээ уулзныг мэдэж авахын тулд хоёулаа тоглоом тоглоё гингүүтээ. Эхлээд чи Томыг дуурайдаа гингүүтээ. Дараа нь өөрийгөө дуурайлгаад тэгээ сүүлдээ өнөөдөр уулзсан хүнээ дуурайдаа гэдэг. За тэгээ бүр нэлээ олон хоногийн дараа нөгөө хүүхэд чинь бүр хөгшин харын болтлоо өсөөд баг манай хоёртой чацсан насан дээр очсон байгаа юм аашаа тий. Том лав нөгөө нүхээ ухсаар л байгаа юм байлээ. Ухаж эхэлснээсээ хойш анхудаага тэр нүхнээс ямар нэг юм олдог нь уутанд хийцэн нэг юм цогц байж таардаг. Даанч тэрийг нээж үзэгч тэнхийг болтлоо гинэт л би амар өвдөөд байшин руу орох гэсэн чинь хүүхэд хаалгаа дотроос нь түгжчээд бодох санах юмгүй зүгээр сайхан зурагт үзсэн сууж байгаа. Ямар тааш тэр шөндөө машиндаа онцоод маргааш нь Том үнэхээр л өөрт үлдсэн сүүлчийн тэнхээгээрээ Гематай анх танилцж байсан өдрөө хамт өнгөрүүлсэн хугацаануудаа гэд бүхий л зүйлсээ дурсаж юм ярьж суугаад хэдий би гэртээ байхгүй байгаа ч гэсэн чи миний хажуудаа болохоор би яг энэ мөчөд гэртээ байгаа юм шиг үнэхээр сайхан мэдрэмж авч байна. Чамдаа хайртай шүү гэж хэлчихэд харамсалтай намсгаа урааж байгаа.
За тэгээ кино маань ингэж өндөрлж байгаа. Тэгээ угаасаа би мэдчихэж байна. Айгүй олон асуух юмтай юу болчих вэ? Яач юу гэж байгаа. Тэгээ тэр ихэнд нэг юм шуутай хэсэг гарсан шүү дээ. Тэр одоо өөрийнхөө зулцгыг өөр шууны өөрлөө унгааж байгаа нэг шууны зураглал гарсан шүү дээ. Шуунууд донд нэг юм brood parasitism гэж юм байд юм байлээ. Тэрний юу вэ гэхээр бүх шууны ердөө 1% нь зөндөө олон үйлдвэрийн өөр шуунууд байгаа шүү дээ. Тэдний 1% нь бид нар нь өөрсдөө зулцгнуудаа одоо өсгдөггүй яадаг вэ гэхээр төрхөөр нь өөр шууны одоо өөрлөө унгаачдаг ч юм уу. Эсвэл за бүр албаар анханасаа өөр шууны үүрэнд тэр нөгөө нэг зулцгаа өндгөлдөг те. Тэгээ яаж байгаа юм гэхээр зүгээр л хүүхэд өсөхгүйгээд өөр шуугаар тэр хүүхдүүдээ өсгүүлж одоо том болгуулж байгаа гэх юм уу да. Тэгээ яг энэ киног харах юм бол бас тэр хүүхэд нь ингээд өнөөдөр уулдсан тэр хүний дүрслэл гэсэн чинь нэг юм шуу шиг дүрслэдсэн ш. Тэгэхээр бас өөрөө жоохон ерөнхийдөө тим хийж чадчихна гэхээр бас угаасаа шууны ямар нэгэн шууны хүүхэд болж тараад байгаа байхгүй. Тэгэхээр одоо юу гэдэг чинь те тэрийг янз янзаар ойлгож болж байгаа. Тэгээд энэ кинон дээр одоо зөвхөн тэрнээс гадна хүмүүс бүр янз янзаар одоо таамаг дэвшүүлдэг. Одоо жишээ нь ерөөсөө энэ кинон дээр болж байгаа бүх юм нь видео тоглоом. Тэгээд манай гол дүр одоо тэр нөгөө нэг хүүхэд байгаа штэ. Тэр хүүхдээр одоо бид нар ч юм уу за одоо хинч байдیں۔ Тэ видео тоглоом тоглож байгаа. Харин манай нөгөө гол дүрийн хоёр болохоор NPC буюу зүгээр тоглоомны AI тэ хиймэл оюун ухаантай нэг юм дүр. Тэ тоглож байхад тэр NPC-нүүд AI-уудын сэтгэл зүй ямар байдیں۔ Тэ одоо ингээ бүтээсэн тэндээсээ гарч болдоггүй нэг юм хиймэл ертөнцид гатцсан ингээ байх ёстой болчиход байгаа штэ. Тиймэрхүү таамаглуудыг хүмүүс айгүй хэлдэг. Заваас дээрээс нь одоо zoo буюу амьтны хүрээлэнгийн амьтдыг одоо хүнээр ингээ төлөөлүүлж дүрсэлсэн гэж одоо хэлдэг байхгүй. Одоо жишээ нь эн чинь ингээд төгс орчин байгаа даа шүү дээ. Яг өөрийнх нь амьдардаг гэр биш те. Яг өөрсдийнх нь амьдардаг гэр яг бодит ертөнцтэй адилханаар хийцэн нэг тийм ертөнцид ингээд хавчигдчаад гацчаад байгаад байгаа. Яг амьтны хүрээлэнгийн амьтад чинь тийм шүү дээ. Яг өөрсдийнх нь амьдардагаас шал өөр хүмүүсийн ингээд хийцэн өөрсдөө адилхан болгоод хийцэн тийм газар гаццсан. Тэгээд яг л одоо байгаль дээрээ байдаг шиг хизээч байж чадахгүй угаасаа амар аз жаргалгүй одоо юу гэдэг чинь те. Яг тэрнтэй одоо хүнийг бас төлөөлүүлж тэгж дүрсэлсэн гэж бас хүмүүс янз бүрийн таамаглал дэвшүүлдэг. Ерөн зүгээр янз янзын өнцгөр харж болохоор янз янзын өнцгөр ойлгож болохоор тийм кино байгаа даа байхгүй. Тэгэхээр та нар байна бас та нар юу гэж бодож байна те. За зарим бичлэгнүүд дээр бол угаасаа те нэг ярилцаад ах юмгүй тиймэрхүү кинонууд байдаг. Гэхдээ иймэрхүү ярилцах юмтай иймэрхүү кинонууд дээр бол та нар байна өөрсдөө сэтгэлдээ бичээрэй, өөрсдөө юу гэж бодсноо бичээрэй. Тэгээд гой хоорондоо ярилцаарай те. За тэгээ нэрээ цочоодаг хэсгээ мартах чинь цочоолт байхгүй байлээ заяа. Энэ кино яг Хэр Амирвигийн түүхэнд анх удаа тэг цочоолттой. Тэгэхээр хэрвээ энэ киног үзэж байгаа бол чи зүгээр үнэхээр цочихгүй. Тэгэхээр цочдог цочоолтын одоо жамскерүүдээс айдаг хүмүүс байх юм бол энэ киног ерөөсөө айхгүй үзэж болох нэ. За тийм байна. Тэгээ өнөөдөр мэмжлэгийн төрөд өндөрлж байна. Хэдүүлээ угаасаа дараачих бичлэгээр тун удахгүй уулзсан. Тэгээ тэр хүртэл түр баяртай. Хайртай шүү. За. Сайхан амраа. Гой зүг зүудлээрээ за дараачих бичлэгээр утахгүй уулзъя.